Ястаа мэдгүй мэн. Есүс яагаад өгсөн бэ? Есүс яагаад би уг нэгэн л дээ. Өглөө эрт гэхэд хүнд асуулт биш үү? Есүс хүмүүсийн төлөө бас бусдын төлөө өгсөн. Бас биднийг аврах гэж. Есүс хүмүүсийг өөртөө татаад ирсэн болохоор Понти Пилат татаархсан ч билүү нэг тийм те. Бүгд л өгдөг. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар л өгдөг шүү дээ. Бидний нүглийн төлөө нас урсан гэдэггүй лөө. Хүмүүс санаа нийлээгүй болохоор Есүс өгсөн. Өөр зүйл гэхээсээ илүү хувь тавилангийн эрхээр тэр өгсөн байх. Тэр загалмаа дээр тахил болоогүй гэж юу? Тэгэхээр өөрөө л сонгосон. Хүмүүсийн итгэл үнэмшлээс болж Есүс өгсөн. Энд ч мэтгэлцээний сэдв шүү. Хүн болгон өгдөг, хэн ч мөнх насалдаггүй. Христ итгэлийн бэлэг тэмдэг бол загалмай. Нэг ёсондоо Христ итгэлийн лого гэж хэлж болно. Сайн мэдээний номнуудын 3-1-д Есүсийн үхлийн тухай өгүүлсэн бөгөөд шинэ гэрээний бусад хэсэгт тэр яагаад үгснийг дэлгэрэнгүй тайлбарлсан байдаг. Есүс яагаад үгснийг ойлгож түүний үхлээр дамжин миний төлөө чухам юу гүйцэлдсэнийг амсаж мэдрэх үед бүх юм өөрчлөгдсөнийг би ухаарсан. Есүс яагаад үгсэн бэ? Хариулт нь тэр танд хайртай учраас. Шинэ гэрээний нэг ишлэлдэр Паул ингэж бичсэн байдаг. Бурхны хүү намайг хайрлсан учраас миний төлөө амиа өргөсөн гэж. Та бол хайрлуулсан хүн. Энэ бол шинэ гэрээний гол мэдээ. Энэ бол хорвоо ертөнцийн амин зүрх нь болсон мэдээ. Та энэ дэлхийд цор ганцаар амьдарч байсан ч таны төлөө Есүс үхэл байсан. Тэр танд ингэж л ховчлон хандсан. Ингэж их хайрлсан юм. Болзол тавилгүйгээр чин сэтгэлээс хизээч зогсошгүйгээр таныг тэр хайрлсан. Сэтгэлдээ төсөөлж болох эц хамгийн агуу хайр энэ билээ. Загалмай дээр амиа өргөсний шалтгаан бол таныг гэсэн Бурхны агуу хайр юм. Үнийг ойлгоход миний амьдрал бүхлээрээ өөрчлөгдсөн. Гэвч яагаад заавал ингэх шаардлагатай байсан бэ? Асуудал нь юундаа байв? Та бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Бурхан танд хайртай. Тэр таныг урлан бүтээсэн. Өөрөөр хэлбэл та бол Бурхны мотрын бүтээл. Хүн байна гэдэг цаанаа л агуу эрхэм дээд яруу сайхан чанаруудыг агуулж байдаг. Аялгүй их шиг уран зураг, утга зохиол гээд урлагийн ёр бусын бүтээлч сэтгэхгүй чухам хүндэл заяагджээ. Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн болохоор ийм бүтээлч шинжийг Бурхан танд өгчээ. Бусдын төлөө өөрийгөө зориулах чин үнэнч уян зөөлөн чанар хүн бидэнд л бий. Гэвч зоосны нөгөө талд бид муу муухайч үйлдэх чадвартай гэсэн бодит байдал оршино. Энэ дэлхийн ертөнцид хичнээн ёрын муухай зүйлс болж байдгийг захын сонин дэлгээд л харж болно. Гэхдээ дэлхийн ертөнцийг зүгээр л сайн муу хүмүүс холилдон оршдог газар гэж тодорхойлчихж болохгүй. Яагаад гэвэл бусдыг агуугаар хайрлаж, чин үнэн уян зөөлөн сэтгэлээр хандах чадвартай нөгөө чинь бузар муухай зүйлийг хийх боломжтой үүний шалтгаан оршино. Би амьдралдаа гүний харамсаж явах муу муухай зүйлс хийж байсан. Би бусдыг хайртай хүмүүсээ гомдоосон. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурхны алдар сууд хүрдгүй гэж шинэ гэрээний дүүнийг тайлбарласан байдаг. Нүгүүлгээд хэлэхлээр заримдаа надад шашинлаг ойлголт ч юм уу дэндүү гоё шоколад мөхөлдсөн идэх тухай санаанд ордог л доо. Нүгэл үйлдэх гэсэн хэллэг яг л таашаал өгдөг зүйлийг хийх гэсэнтэй адилхан жирийн сонсогддог болж мөхөлдсөний сурталчилгаа үзээд сайхан харагдаад бай нэг нүгэл үйлдэхгүй гэх жишээний. Гэвч Библиэд өгүүлдэг нүгэл бол бидний боддгоос хавьгүй гүнзгий ойлголт юм. Энэ бол санаандгүй алдааг юм уу дурладаг зүйлээ шимтэн хийх төдийхнийг хэлэхгүй. Харин аливааг боснуулах төрлөختсөн амлалтаа үл биелүүлэх, дотн эрхэм хүмүүстэйгээ харилцаагаа нураах, тэрч байтугай сайн сайхан амьдралаа боснуулахыг хэлж байгаа юм. Бид эргэн тойрныхаа хүмүүсийг хараад за яах вэ? Би буруу юм хийтгэл дээ. Гэхдээ би тийм ч муу хүн биш шүү дээ. Надаас муу хүмүүс зөндөл байна гэдэг. Үндэ бол бүх хүн л буруу юм хийдэг. Бүгд нүгэл үйлдсэн учраас Бурхны алдар сууд хүрдэггүй. Бурхны алдар суун Есүсээр илчлэгдсэн бөгөөд түүнтэй харьцуулбал бид тэр хол хэвтэж байгаа гэж Паул хэлж.
За тийм бол бүгд л адилхан нөхцөлд байгаа болов уу? Тэгэхээр юуны хамаа байх вэ гэж та асууж болох юм. Бидний хийж байгаа буруу зүйл араасаа заавал хор уршиг дагуулж байдаг. Нүглийн нөлөөний талаар шинэ гэрээнд хэд хэдэн янзаар өгүүлж, бидний хүрээлэн буй орчин бохирдож байгаа нь асар том асуудал үүсгэж байгаачлан нүгэл бидний амьдралыг зүрх сэтгэлийг бохирлох боломжтой гэдгийг Есүс хэлж. Үүнийг нүглийн бохирлол гэдэг. Бидний хийдэг муу зүйлс амьдралыг мань муутгаж байдаг. Хоорондын харилцааг маань нүгэл сулруулж, бурхантай харилцах харилцааг нураадаг. Амьдралдаа байлгаад байгаа муу зүйлс бас донтуулах чанартай. Нүгэл хүчтэй юм. Би хийхийг хүсснээ хийдэггүй. Дургүй зүйлээ л хийдэг гэж Илч Паулийн хэлснийг би яг л давтдаг. Нүгэл үйлддэг хүн бүр нүглийн боол гэж Есүс айлдаж. Жишээ нь хүн тодорхой хугацааны туршид хар тамхи байнга хэрэглээд байвал донтдог. Гэхдээ бид зөвхөн мансууруулах бодист донтдоггүй. Муухай аш, атаархал, ихэрхэл, бардамнал, хувиа хичээсэн зан, хов жив, бэлгийн ёс бус байдал гэх мэтэд бид бас донтох боломжтой. Бидний амьдралыг сүрүүлэх хүчтэй гэж Есүсийн яриад байгаа боолчлол бол энэ юм. Хүн цаанаасаа шудраг ёсыг шаардаж байдаг. Хайр, шудраг байдал бие биендээ тэрсэлддэггүй. Насан туршаагүй хүүхдийг садар самуунд уруу татах, настай хүний гэрт хайр найргүй дайран орж айлгах зэрэг муухай хэрэг хийсэн хүмүүс баригдаж шийтгэлээ хүртээсэ гэж бид хүсдэг. Яагаад гэвэл нүглийн шийтгэл гэж байх ёстой гэж бид итгэдэг. Гэвч бусдын нүгэлд шийтгэл нь ирэх ёстой адилаар бид ч нүглийнхээ шийтгэлийг өөрөх учиртай. Бусдыг шийтгүүлээсэ гэж бодох амархан ч өөрийгөө тэгж бодох хэцүүлтэй. Тиймээс шүүдэг хүн бүрээ танд шалтгаан байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялалдаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үлддэг шүү дээ гэж Илч Паул хэлжээ. Бид буруу муу юм хийснээр бартаа саатыг бий болгодог. Гэр бүлийнхээ гишүүн хайртай хүнийхээ ч юм уу дотны андынхаа өмнө буруу хэрэг хийсэн бол нүдрүүд игцлэн ширтэж бид чаддгүйтэй л адил. Хоорондын харилцаанд маань хаалт үүсдэг. Бидний хийсэн буруу зүйлс нүглээс болж бурхан бидний хооронд хаалт хуваагдал үүсдэг. Үүнээс болж зөвхөн бурхантай харилцах харилцаач биш, харин бүхий л харилцаа маань нурдаг. Энэ бол том асуудал. Энэ бол ёстой муу мэдээ. Тэгвэл үүнийг яаж шийдэх юм бэ? Бурхан танд хайртай бөгөөд үүнийг шийдвэрлэж өгөхийн тулд хүүгийнхээ бодгаалаар энэ дэлхийд ирсэн гэдэг сайхан мэдээг дуулгая. Тэр таны ч төлөө, миний ч төлөө үхэхээр ирсэн. Илч Петр биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө Есүс гэсэн үг. Бидний нүглийг биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ гэжээ. Бурхан бидний оронд өөрийгөө заривлжээ гэж үүнийг тайлбарласан байна. Энэ юу гэсэн үг вэ? 1941 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Аушвицийн бөөнөр хорих лагерийн 14 дугаар хорих хэсэгт тохиолдол хангин нэг хоригдол оргосон байлаа. Үүнээс болж Гестапо дурын 10 хүн сонгоод хоол өгөхгүй өлсгөж алдаг тусгай хорих өрөөнд түгжих шийтгэл оноох боллоо. Тэгэхэд Францис Гаявнич гэгчээр 9 хүн болон сонгогдожээ. Дуудагдж гарах үедээ тэр хөөрхи ихнэр минь, халаг хүүхдүүд минь, дахиад тэд минь надтай уулзахгүй байна хэмээн уйлан халгалжээ. Яг тэр хүмүүст төмөр хүрээтэй нүдний шил зүүсэн давжаа биетээр малгаагаан авч ураг шалгаснаа. Би католик Сан Мартин хүн байд. Надад ихнэрч хүүхэд ч байхгүй. Би энэ хүний оронд үхий гэж хэлжээм. Германчууд түүний саналыг зөвшөөрсөн нь хүн болгоныг гайхшруулсан юм. Тэр хүнийг Максимилиан Колбе гэдэг 47 настай эр байлаа. Өлсгөж алдаг тусгаарлах өрөөнд нөгөө 9 хүний хамтаар түүнийг оруулав. Тэр үнэхээр гайхалтай хүн байсан юм. Хамт байсан хүмүүстэйгээ тэр залбирч магтуу дуулж байлаа. Тэнд уур амьсгал яг л сүмд байгаа мэт сэтгэл төрөвлөхөр байжээ. Гэтэл тусгаарлах өрөөнд өөр хүмүүс хийх шаардлага гарсан тул 41 оны 8 дугаар сарын 14-нд түүнийг карболын хүчилтэй үхлийн тариагаар тарьсан байна. Үүнээс 41 жилийн дараа буюу 1982 оны 10 дугаар сарын 10-нд Максимилиан Колбегийн үхлийг зөв ёсоор тэмдэглэн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохиогдсон юм а. Ромын гигэн Петрийн талбайд 150 мянга гаруй хүн, 26 кардинал, 300-аад бишоп, арчбишопчууд цугласан бөгөөд Францис Гаявничч тэнд байлаа. Максимилиан Колбегийн үхлийн талаар папт гэхэд ингэж хэлжээ.
Энэ бол бидний эзэн Есүс Христийн гүйцэлд үйлсэн ялалттай адил ялалт байлаа. Яагаад гэвэл Максимилиан Колбе хэн нэгний төлөө хэн нэгний оронд амиан өргөсөн юм. Тэр хүн нь Францис Гаявнич байсан. Би санаандгүй түүний нас нөхцсөн тухай эмэглэл лимитийг Independent сониноос олж уншсан л да. Тэр 93 настайдаа өөд болсон бөгөөд өөрийнх нь оронд амиа өгсөн Максимилиан Колбегийн хийж өгсөн зүйлийн талаар энэ дэлхийн хүмүүст мэдүүлсээр үлдсэн амьдралаа өнгөрөөсөн байдаг. Гэвч Есүс таны оронд, миний оронд амиа өгсөн нь үүнээс хавьгүй онцгой агуу явдал билээ. Цовдлуулна гэдэг тарчлал зовлонгийн туйл, ичгүүр гутамшгийн ёроол байсан. Гэхдээ шинэ гэрээнд энэ бүх өвдөлт, шаналл, тамлал, цовдлын тухай л нуршаад байдгүй нь гайхалтай. Яагаад гэвэл энэ дэлхий дээр үүнээс ч илүү тарчлал, зовлон гэдэлж хорвоогоо салсан хүмүүс байдаг учраас байж ч болох юм. Тэрч байтугай өнөөдөрч энэ дэлхий дээр хүмүүс цовдлогдсон нас барж байна. Есүс зөвхөн биеэрээ, сэтгэлээрээ тарчлан зовсон учраас биш. Таны гимбруу, миний гимбрууг өөртөө үүрэн сүнсээрээ тарчлан зовсон учраас л түүний зовлон шаналл илүү онцгой ач холбогдолтой юм аа. Загалмай, амьлал, хоёулаа нэг л зүйл мэт. Загалмайн үр дүн яг л үнэт очир алмаазны олон талст мэт. Үүний зөвхөн нэг л талст нь Бурхан танд хичнээн их хайртайг харуулж байдаг. Өөрийгөө буруу шах мэдрэмж гэдэг бол хийсэн зүйлийнхээ төлөө харамсан гэмшгийг хэлнэ. Ичгүүр гутамшиг гэдэг бол бид хинбэ гэдгийнхээ төлөө таагүй мэдрэмж авахыг хэлнэ. Харин Есүс загалмай дээр таны гэм бурууг, таны ичгүүрийг, миний гэм бурууг, миний ичгүүрийг авсан. Тинхүү та хайрлуулсан нэгэн учраас өөрийгөө буруутгаж, ичиж гутахад хэрэггүй болсон. Та Бурханд ямар үнцэнтэй бэ гэдгээр таны үнцэн тодорхойлогдно. Таныг тэр химжээлшгүй үнцэнтэй гэж үздэг. Яагаад гэвэл Есүс таны төлөө үгсэн юм. Тэр танд тийм л их хайртай билээ. Өөр нэг талст нь хайрын жинхэнэ мөн чанарыг харуулна. Хайр бол зүгээр л нэг мэдрэмж биш. Энэ бол бас үйлдэл. Есүс үүнийг биеэрээ харуулсан. Бидний төлөө амиа өгснөөрөө хайраа тэр баталсан юм. Тэр бидний төлөө өөрийгөө тахил болгосон. Аав маань 8 жилийн турш зөнөгрөх өвчнөр шаналсаар 2 жилийн өмнө өөд болсон юм. Энэ бол манай гэр бүлд давж туулж чадамгүй хүнд гарц хохирол хагцал зовлон байлаа. Биднийг үргэлж хайрладаг халамжтай сайн аав, гарамгай физикч байсан хүн, амархан бухимддаг, ууралдаг, айж цочдөг болж ой ухаанаа баг багаараа алдсаар зөнөгрөлийн харанхуй мандад аажмаар живж байгааг харах үнэхээр амаргүй байсан. Чухам тэр л үед яагаад аав минь гэж, яагаад манай гэр бүл гэж, яагаад одоо гэж ийм юмд учир начир зориг байгаа гэж юу? Аавд минь ийм юм тохиолдохыг Бурхан яагаад зөвшөөрч байгаа юм бэ? Ер нь хүнд ийм юм тохиолдохыг тэр яагаад зөвшөөрдөг юм бэ? Бурхан бидэнд хайртай гिचгээд яагаад зовоогоод байгаа юм бэ гэсэн нухацтай асуултууд миний сэтгэлд хөөрч байсныг би сайн санаж байна. Библиэд эдгээр асуулт олонтоо гардаг. Бурхан яагаад ийм алс хол байгаа юм бэ гэж дуулал номоос та уншаа үсттэй. Яг л ийм Бурхан хол санагддаг. Та Христэд итгэгч байсан ч эдгээр асуултыг асуух нь чухал юм. Бурханд итгэнэ гэдэг бол та хизээч асуулт асууж эргэлзэж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Есүс өөрөө ч гэсэн загалмай дээр ингэж хашгирсан шүү дээ. Бурхан минь юунд та намайг орхив гэж. Гэвч энэ бол загалмай дээрх үхэл. Есүсийн зовлон байсан. Чухам загалмай дээрх үхлээр л би бүрэн дүүрэн хариулт олж авч чадсан. Энэ зургатаа тусламжигч авч чадсан. Бурхан зайдуу, хол ямар нэг үүлэн дээр заларч байгаа биш. Тэр Есүс болж ирсэн. Өөрөө зовлон идэлсэн гэдгийг ойлгоход минь тусалсан юм. Зовно гэж яадгийг тэр сайн мэднэ. Тэр үхсэн. Тиймээс ч бидний үзэж туулж байгаа зүйлсийг ойлгодог. Биднийг зовлон туулж байхад зовлон дунд бидэнтэй хамт байж байдаг.
Маань нас нөхчлөө. Ингэж хэлэхэд эвгүй бах л да. Гэвч би чөлөөт амьсгаа авах шиг л болсон. Тэр бүх явцад би сэтгэлийн хачин их амгалан мэдэрсэн. Энэ нь гэхдээ Есүсийн амьдлын талаар маш их юм уншсантай холбоотой байх. Үхэл бол төгсгөл биш. Есүс эцсийн эцэст үхлийг ялсан. Одоо бид зовлон туулдагч нэг л өдөр ямар ч зовлон, ямар ч шаналл гэж байхгүй болно гэдгийг Есүсийн амьлал батлан харуулдаг. Амьлал бол загалмай дээр гүйцэлдсэн ялалтыг буцааж буй хэрэг биш юм. Харин энэ бол ялалтын бодит биелэл байлаа. Энэ бол бүх зүйл муугаар дуусахгүй гэдгийг харуулдаг. Та зовлон бэрхшээл туулж байж болно. Маш их тэмцэл дунд байж ч болно. Бузар муун загалмай дээр ялагдсан учраас бузар муун эцсийн цэгийг тавихгүй юм. Түүх сайнаар төгсдөг. Нүгэлтэй холбоотой аваад үзсэн энэ бүх асуудалд загалмай л хариулт болдгийг бид харсан. Биднийг Бурханаас зааглаж байсан зааг загалмай дээр нурсан. Одоо Бурхан руу гэртээ харьж чадна. Илч Паул үнийг Бурхан Христ дотор оршиж байхдаа энэ хорвоо ертөнцийг өөртөөгөө эвдрүүлсэн. Бурхан Христ дотор байсан. Бурхан загалмай дээр ямар ч хамаагүй гим зэмгүй 3 дахь читгээд болох Есүсийг шийтгээгүй юм. Бурхан энэ дэлхий дээр өөрийн хүүгийн бодгалиар хурч ирсэн. Бурхан Христ дотор байхдаа таныг, намайг Бурхантай эвдрүүлдэг гэж өгүүлжээ. Эцгэн орхиод харь газрыг зориод тэнэж алгуулсан ачлалгүй нэгэн хүүгийн түүхийг Есүс ярьсан байдаг. Тэр хүү гэртээ буцаад ирдэг юм. Ачлалгүй хүүг дүрсэлсэн Чарли Маккесигийн баримлд би их дуртай. Энд Есүсийн дүрсэлсэн хайр инэрлэр дүүрэн аавыг дүрсэлдэг. Таныг, намайг хүүгээ буцаж ирэхэд аав нь алгаан дэлгээд, тэврээд, үнсээд, хайрлаад, гараас нь атгаад угтдаг. Бид түүнтэй эвдрүүлэгдсэн. Бид ийм л эцэгтэй их ойр дотн нандин харилцаатай болж чадна. Бид Бурхантай эвдрэх үед бусад бүх хүмүүстэй харилцах харилцаанд маань эвдрэл эрдэг юм байна гэдгийг би олж харсан. Есүс үнийг нь төлсөн. Тэгэхээр та үнгүй авах ёстой. Хямдруулж биш, бүгдийг нь үнгүй ав гэсэн үг. Үнэхээр итгэмээргүй байгаа биз? Гэтэл нэгэнд уучлагдах юм чинь гээд та гим нүгэлтэй амьдралаар амьдрсаар л байх уу? Үгүй, харин ч эсрэгээрээ гимгүй сайхан амьдрах хүслээр дүүрэн байх ёстой. Чи яагаад гэмт хэрэгт холбогдчихсан юм бэ гэж хүмүүс надаас их асуудаг л да. Энэ ухамсартай шийдвэр байгаагүй. Сургуульд байхад мэрэгжил сонголтод зөвлөдөг мэрэгжилтэн хурж ирснээр зэвсэг дээрмийн сургуультад суух уу гэж асуусан биш шүү дээ гэж хариулдаг юм. Зүгээр л юм болчихсон. Бидний эргэн тойронд ч өрнөж байна. Өвс татаж, аригтаж, мансуурах зэрэг байдаг л зүйлсээр ихэлсэн юм. Бид үнэтэй машины тэмдгийг хулгайлж хөзөр шиг сольж тоглодог байлаа. Явсаар сүүлдээ машин улгаалдаг болж хувирсан. Тэгээд хар тамхины 8-ыг атгадаг залуустай би холбогдчихсан юм. Тэдэнд хэдэн зуун паундын өртөө нэг залуугийнхаа бид хамт очсон. Уг нь ч мөнгө тэдэнд юу ч биш байсан л та. Хамгийн гол нь нөгөө залуу мөнгөө төлөхгүй гэж хаасайгүй яриад яваад байсан юм. Ингэхээр яадыг бусдад нь жишээ болгохоор бид шийдсэн. Нөгөө залуу цэцэрлэгтэй байж байлаа. Торонхайтер хүн байсан юм. Бид машинаасаа гараад шууд л барьж авангуудаа дундаж ихэд машиндаа суулгачихсан. Тэгээд Niners QR гэдэг газар хүрээ зогслоо. Нэг нь надад машины бүхээгнээс бензинээр ажилдаг хадуур гаргаж бариулснаа. Хөлийн гэсэн. Хөлийн л хадуураар зүсээ тайчи. Хөлийн л урыг гэж уг нь бодсон юм л та. Тэгээд л цаашилсан л да. Товчондоо бол Лиз Кроуны шүүхийн 3 дугаар танхимд би 7 жил 6 сарын ялаар шийтгүүллээ. За зүгээр. Харин ч үзүүлээд өгье л дөө. Би яаж авирлахаа харуулъя. Хамгийн хэцүү, хамгийн засаршгүй болчихё л дөө гэж би дотроо бодож байсан юм. Би шоронгоос шоронд дамжсаар байлаа. Хүмүүжид засрахгүй байснаас нь болж сүүлдээ бүр Аз зэрэгл буюу онцгой дэглэмтэй хорих ангид орууллаа. Нэг удаа нэг залуухан хоригдл над руу хурч ирснээр Альфагийн сургалтад суумаар байна уу гэж байна. Юу яриад байгааг би ойлгосонгүй. Нархан минь алгадуулахыг хүсээгүй юм бол нүднээс зайлдаа гэлээ.
Энэ талаар би нэх бодсончгүй. Маргааш нөгөөх чинь хавцтай бичиг цасаа барьсаар дахиад л явж байгаа харагдана. Алгадаад авч болмоор ойртохыг би хүлээж байла. Нэг юм болохгүй байгааг тэр мэдэрсэн байх л да. Нэг сони юм дуржигнуулаад явчихв. Лав гарагт үдээс хойш ажлаас чөлөөлөгдөн үнгүй кофе үнгүй жигнэмэг өгнө гэж байна. За тэгвэл лав гарагт уулзъя. Тэр сургалтад хамрагдахдаа бид байдгаараа хүндрүүлж тэднийг өстө зовоож байла. Гэвч намайг нэг л юм зогсоосон. Тэдний ярианаас болоогүй ягаад гэвэл би яриаг нь ерөөсөө сонсохгүй байсан юм чинь. Харин тэдний хандлага, хийх үйлдэл надад нөлөөлсөн. Эргэж уулзах бүр тэд надад хайр инрэл үзүүлж байлаа. Би нарийнхан орон дээрээ суугаад амьдралдаа анх удаа жинхнээсээ залбирлаа. Зөв залбирч байна уу, буруу юу гэдгийг ч мэдэхгүй байсан л та. Үндсэндээ агуулга нь Бурхан минь миний дотор байгаа уур хилэн, хүчирхийлэл, үзий ядалтыг арилгаж өгөөч. Би салах гэж хичээсэн ч дандаа ялагдаад байгаа энэ донтолтуудыг надаас салгаж өгөөч. Та үүнийг надад хийж өгөх юм бол би үлдсэн амьдралаа танд зориулъя сутгатай байлаа. Маргааш өглөө нь урдийнхаараа сэрж орон дээрээ хөрвөөснөө зуршил усын ёсоор тамхи авах гэлээ. Гэтэл тамхиндаа гар хүрч боломгүй оргиод байла. Харагдж байгаа нь, төсөөлөгдөж байгаа нь, үнэртэж байгаа нь бүгд л ойгүйд сүргэж байла. Яах ёстой гэдгийг би мэдэж байсан л да. Босоод нуучсан байсан тамхиа шоронгийн өрөөний цонхоор чулуутчихлаа. Тамхи нүдэнд минь харагдахгүй болонгууд дотор онгоогоод ирлээ. Арай тайвширлаа. Гэвч ёстой хачин жигтэй санагдаж би цочирдсан байлаа. Дайрал минь тайвшир нүрээ угаа сахлаа уус гэж дотроо өгүүллээ. Нүрээ угаахдаа тойлонд хартал ёстой мэл гайхад цэл өхөрлөө. Яагаад гэвэл тойлонд тусах дүрсээ би танихгүй байсан юм. Эн чинь өөдөөс инээмсэглээд байна уу та? Зүгээр нэг инээмсэглэх биш бүр гэрэлтэж байх чинь гэж бодогдож билээ. Би зүгээр нэг өөр харагдаж байсан төдийгүй дотор минь огт өөр мэдрэмж төрж байла. Сэтгэл доторх бүх ачаа оргуу болсон байсан. Яг л миний толгойг иргэдэж онгоолгоод цэл хүтэн усаар шүршчихсэн мэт санагдж байсан. Бүх юм угаагдаж цэвэрүүлсэн байлаа. Манай жигүүрт пастрыг хурж ирэхээр би бүх зүйлийг ярьж өгтөл өчигдөр орой оронд орсон тэр залуу өнөө өглөө энд цоо шин хүн болцоход зогсож байна гэж билээ. Чи шин бүтээл болжээ. Ийм л юм болсон юм да. Дахид хизээч үгүй. Одоо ямар ч зодоо нүдэн байхгүй, ямар ч хар тамхи байхгүй, өөр юу ч байхгүй. Надад өртөө бол мартаарай. Миний юмыг авсан байгаа бол бүр ав. Би буцааж авахгүй. Ингээд гүйцээ гэж би шийдсэн. Гүйцээ. Есүс намайг аварсан. Тэгэд суллагдах цагч боллоо. Бүтэн цагийн үйлчлэл хийн гэдгийг би мэдчихсэн л та. Шүүгч Ревренд Марк Финч GP Ливерпулийн ойрхон байдаг Ранкорнд ирж ажиллах талаар нэг бодоод үзээрэй. Бид тэнд шин цуглаан дөнгөж эхлээд явж байгаамаа. Өсвөр залуучууд дээрмийн бүлэг хар тамхитай холбогдож байгаа том асуудал болж байна. Чи ирэхгүй мө гэлээ. Явах ёстой зөв газар тэр байсан. Суллагцсан өглөө тэр намайг тосож тэгээд байшинд авчирсан юм. Зүгээр нэг байшин биш, орон гэртэлтэй. Түүний том охин Ребекка, одоо миний эхнэр. Хайртай өр Бенжамин, Лидия Грейс хоёрын минь ээж шүү дээ. Миний амьдрал ёстой оронгороо ингэж өөрчлөгдсөн. Загалмай нүглийн хүчийг тасалсан юм. Хүү чамайг чөлөөлбөл чи эрх чөлөөтэй болно гэж Есүс хэлсэн байдаг. Элдв төрлийн донтолч ингэж таслагддаг. Би Христэд итгэхээс өмнө аимшигтай ууртай хүн байсан. Аав минь уур омгоо дийлдэггүй болохоор би тэр занг нь өвлчихсэн. Арга байхгүй юм чинь би насан туршдаа л огцом ууртай хэвээрээ байна гэж бодож байлаа. Гэвч Есүс намайг үүнээс чөлөөлж өгсөн юм. Амьдралын бусад салбарууд дээр өөр дээрээ ажиллах үйл явц үргэлжилсээр л байна. Дотроо тэмцэлдэж засах гэж хичээж байгаа юм надад байсаар л байна. Энд би теологийн хоёр нэр томьёо ашиглах гэсэн юм. Нэг нь зөвтгөл. Энэ бол тэр даруйда хийгддэг. Загалмайгаар дамжин бурхантай харилцах харилцаа маань тэр даруйда зөв болдог. Хоёрт нь ариусал. Энэ бол Есүстэй адилхан болох үйл явцыг хэлэх бөгөөд харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг билээ. Есүсийн цус биднийг бүхий л нүглээс цэвэрлэдэг. Бид уучлалыг үргэлжлүүлэн хүлээн авч байдаг. Тийм учраас бид ч бас үргэлжлүүлэн уучлсаар байх хэрэгтэй гэж Илч Иохан бичжээ. Бурхны уучлалыг мэдэрсэн минь миний дотор маш том өөрчлөлт гаргасан. Христэд итгэхээс өмнө бол хүн намайг гомдоовол би гомдол шархаа тэгээд л яваад байдаг байлаа. Уур гомдлоо тээн гэдэг нь тэр хүнийг ямар ч түрээс авахгүйгээр оюун бодолдоо амьдруулад байна гэсэн үг. Би уучлж чаддаггүй хүн байлаа. Ингэвэл нөгөө хүнээ чадчих юм шиг боддог байж. Гэвч би уучлаагүй гээд тэр хүн биш. Би өөрөө л илүү их хохирсноо одоо олж хардаг. Бусдыг үл уучлах нь өөрөө хор уучгаад өрөөлийг үхнэ гэж хүлээж байгаатай адил гэж нэг хүн хэлсэн байдаг. Та Бурхны уучлалыг амсаж мэдэрсэн бол нэгэнт Бурхан таныг уучлсан тул та ч өөрийгөө уучлах ёстой. Энэ надад тун хүнд байсан. Гэвч бид заавал уучлах ёстой. C.S. Lewis-ийн хэлснээр өөрийгөө уучлахгүй байх нь Бурханаас дээгүүр байр суурьнд заларч байгаатай адилхан аж. Бурхан уучлсан бол та ч өөрийгөө уучлах ёстой. Бид асар их уучлалыг хүлээж авсан тул бусдыг уучлж чадна.
Уучлал бол бидний өмнөх салаа замын хувилбар биш, харин хийх ёстой сонголт. Амаргүй шийдвэр. C.S. Lewis уучлална гэдэг сайхан санаа байна гэж хүмүүс боддог. Гэвч өөрөөсөө бусдыг уучлах болохоор л маш хэцүү болоод хувирчдаг гэжээ. Эхэлж уучлал ирсэн хамгийн зоригтой. Эхэлж уучлсан нь хамгийн их сэтгэлийн тэнхээтэй. Эхэлж мартсан нь хамгийн аз жаргалтай гэж үнэн үг шүү. Кори Тембүн бол Галландын еврей бүсгүй байсан юм. Тэд дайны үеэр еврейчүүдэд туслаж гэртээ нуун амийн авардаг байжээ. Германчуудад илчлэгдэж баригдаад аав Бэцэгч хоёрын хамт Равенсбюргийн хорих лагерт хүрэгдсэн бөгөөд аав эгч хоёр нь тэндэн өөд болсон юм. Тэр үнэхээр агуу эмэгтэй. Дайны дараа тэр хүмүүст уучлалын талаар ярьж олон газраар явж байсан. Нэгэн удаа Германы нэг цуглаан дээр сургаал заасныхаа дараа өөдөөс нь гар барихаар ирсэн нэг хүнийг харангуйтаа таньсан нь Равенсбюргийн хамгийн харгас болмод харгалзагч нарын нэг байжээ. Яг л бах байдгаараа харагдах шиг санагдлаа. Тэр хүн хурч ирсэн ээ. Би Равенсбюргт харгалзагч байсан юм а гэлээ. Тэр Корийг таниагүй, харин Кори түүнийг шууд таньжээ. Өөдөөс нь хараад зогсохдоо лагерт байхдаа нэг жүүлж түүний өмнөр нүцгэн гардаг байснаа саналаа. Маш их жигшиж, зэвүүцэж, уур бухимдал төрөв. Нөгөө хүн: би одоо Христэд итгэж болсон. Өмнө нь дэндүү их харгас хэрцгий зүйл хийснээ би мэднэ. Гэхдээ харгас болмод үйлдэлийг минь бурхан уучлсан. Надаас болж зовж хохирсон яг тэр хүмүүсийн нэгээс нь ч болтугай өршөөл ирэх боломжийг би бурханаас гуйн залбирч байгаа гэж Фривилиан Тембү. Чи өөрөө ч нэгэн цагт уучлалыг хүртэж байсан шүү дээ. Намайг уучлаач. Би уучлж юусаа чадахгүй. Тэрнээс болж тарчилж өгсөн эгчийнхээ зовлонг би мартаж чадахгүй. Би уучлж чадахгүй. Би тэрнийг үзэн ядчилж чадна. Тэгээд би баярлалаа Есүсээ. Надад өгсөн ариун сүнсээрээ дамжуулаад Бурхны хайрыг зүрхэнд минь суулгаж өгсөн талархыг баярлалаа. Эцэг минь, таны хайр, инрэл миний үзэн ядалт болоод үл уучлалаас агуу хүчтэй байдагт баярлалаа гэсэн юм. Яг тэр мөчид би чөлөөлөгдсөн. Ах минь гараа надад өгдөө гэд гарыг натгаж би чадсан. Бурхны хайр миний гараар урсан түүнд хүрэх шиг санагдсан. Дайснаа уучлалд ийхүү Бурхны хайр далайн ус мэд хүрхрэнд хүрж таны хүрээлтээр дамждаг ажээ. Та уучлж чадах уу? Үгүй. Би ч бас чадахгүй. Харин тэр чадна. Юугаарч хязгаарлашгүй. Энэ бүрэн дүүрэн уучлал, ханийн харилцаа, гэр бүлийн амьдрал, бүх хүмүүстэй харилцах бидний харилцаа, нөхөрлөлийг хувьсган өөрчилдөг гэж би чин сэтгэлээсээ хэлэх вэ. Бурхан танд хайртай. Та хайрлуулсан хүн. Бурханы хүү Есүс таны төлөө амиа өргөсөн. Үнийг ойлгоход миний амьдрал орон горон өөрчлөгдсөн. Энэ таны амьдралагч бас өөрчлөх чадaltaй.